үржүүлээд одоо үржүүлсэн байж гин зарим нь хугацаатай зарим нь хугацаагүй гэдэг. Тэгээ энэ бол одоо өнөөдөр танд ч гэсэн бас магадгүй одоо нэмэлт орлого гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр нэмэлт орлоготой байхыг хүсэж байгаа хүмүүс бол анхаарлаа маш сайн хандуулаарай. За дараагийнх нь болохоор манай ончейн данс гэж байна. Энэ болохоор одоо ончейн данс гэдэг чинь нөгөө яриад байгаа блокчейн систем дээр суурилсан данс учраас та энэ дансаа өөрөө бас яах нь удирдах явна. Тун удахгүй Дио банк маань болохоор зээлийн үйлчилгээ эхэлж байгаа. Тэгэхээр зээлийн үйлчилгээ эхлэхээр одоо та энэ банкны хэрэглэгч болгон одоо ерөөсөө та хэрэглэгч болоход үнэгүй шүү дээ. Та өнөөдөр өрсөн хүнийхэн линкийг аваад утсан дээрээ өөрөө ингээд мэйл хаягаа хамгийн гол нь таны мэйл хаяг ажилтг мэйл хаяг байх хэвээр ямар нэгэн байдлаар нууц кодоо алдсан байх хэвгүй. Яг гэвэл та бүхэл бүтэн дэлхийн анхны криптовалютын банкнд бүхэл бүтэн дансаа нээж байгаа гэдэг дээр бас хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээ шууд хэлэхэд бол ямар нэгэн сүлжээний байгууллага биш шүү. Ямар нэгэн одоо тий энэ урт удаан хугацааны одоо үйл ажиллагаатай ийм банкны системийг танилцуулж байгаа шүү гэдгээс хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Тийм учраас та ингээд дансаа нэгээд манай банкн дээр карта үйлчлүүлээд карта захиалаад $10-оор тий. За тэгээд дээрэс нь магадгүй олборлтын машинаа захиалаад ингээд энэ банкныхаа хэрэглэгч болоод явхад цаашлаад та хэрэглэгч бай эсвэл агент бай. Та манай банкнаас зээлийн үйлчилгээ авах боломжтой шүү гэдгийг одоо хэлмээр байна. За мэдээж хэрэг бол маш хялбараар та криптовалютыг худалдан авах мөн зарах боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. За мэдээж дараагийн слайдн дээр та бүхэн энэ банкыг хэн үүсгэн байгуулсан бэ гэдгийг бас хэлмээр байна. Банкингийг. За нэгдүгээр хүн бол мэдээж хэрэг бол Reef Collins гэж хүн байгаа. За энэ хүнийг бол бараг дэлхийд даяар мэднэ. Ягаад гэх юм бол одоо бид бүгдээрээ сонсч байсан баг та USDT гэж цахим доллар байгаа. Тэгвэл USDT цахим долларыг бүтээсэн хүн бол энэ Reef Collins гэж хүн байна. 3 хүний нэг гэсэн. Ер нь бол хамгийн анхны энэ USDT бөгөөд цахим долларыг бүтээсэн хүн бол яалтчгүй Reef Collins. За энэ хүний одоо бүтээсэн USDT-г дэлхийд хэдэн зуун сая хүн өдөр болгон ашиглаж байна. Ерөөсөө л цахим доллар гэсэн үг. Тэгвэл энэ хүн одоо маш мундаг баг команд нийлээд өнөөдөр энэ криптовалютын банк нь гараад иржээ гэдгийг бас онцолж хэлмээр байна. За Максим Сахаров, Йосеф Мирахмедов гэдэг хоёр хүн бол энэ банкны анх санааг гаргасан. Ягаад гэх юм бол одоо жишээ нь өнөөдөр яг энэ криптовалютын одоо хэрэглэгч маш ихсэж байгаа учраас мэдээж энийг одоо энийг зөв чиглүүлэхийн тулд бол ямар нэгэн байдлаар бол одоо хууль эрх зүйн орчнороо ч тэр энэ Дио банк нь бол гарч ирэх хэрэгтэй. Одоо Оросын холбооны улс, Кыргызстан улс, Америкийн нэгдсэн улс маш олон одоо тий өндөр хөгжилтэй улс орнууд аль хэзээ өөрсдийн гэсэн крипто банктай, өөрсдийн гэсэн крипто цахим одоо тий юан, цахим рубль, цахим доллар ч юм ингээд бүгд л гаргаж ийн. Яг бидний хувьд ч гэсэн дэлхийн энэ өндөр хөгжилтэй улс орнууд ч гэсэн өнөөдөр энэ чиглэлээр маш их ингээд үйл явцыг хийж байна. За дээрэс нь одоо би өнөөдөр Казахстан улсыг судлахад бол жилийн одоо Казахстан улсын одоо тийм нэг ёсны төсвийн тодорхой хэмжээний нэлээд их одоо дүнтэй мөнгө энэ криптовалют бөгөөд энэ AI-ийн хөгжил рүү явж байгаа байхгүй. Тэрнтэй холбогдуулаад өнөөдөр Казахстан улс ч гэсэн Кыргызстан улс ч гэсэн криптовалютай холбоотой маш их хуулийг бол баталж байгаа байхгүй. Тийм учраас дэлхийн ертөнц өөрөө одоо энэ урсгал нь өөрөө яг нь 20 жил болсон криптовалютыг одоо дэлхийд даяар яг төлбөрийн систем болчихж байгаа учраас энэ бол ирээдүй биш. Яг одоо цагт ирж байгаа учраас энэ банкуд бол яг нь одоо борооны дараах мөөг шиг дэлхийд даяар бол энэ банкуд бол гараад ирсэн явж байна гэсэн үг. Харин та өнөөдөр тэгээд одоо нэг ёсны дэлхийн энэ өндөр хөгжилтэй хамтдаа алхаж хөгжиж явах уу? Эсвэл 10-20 жилийн дараа биткойныг үнэгүй байх үед нь бүр $1 үед нь ч гэсэн бид нар санал болгож л хэлсэн шүү дээ. Тэгэхэд одоо өнөөдөр $70-100 мянган болцоход бид нар 1000 одоо тий харамсаад 1000 одоо араас нь тий ингээд одоо их зүйлийг бодоод ч одоо өнөөдөр тэр биткойныг $70 мянган худалдан авах тий өндөр одоо үнэтэй болчихж байгааг нь бол анзаарч байгаа байхгүй. Үр дүнг нь харж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан та бүхэн маань ч гэсэн цаг хугацаа алдахгүй энэ системийг судлаад энэ одоо өнөөдөр тий энэ дэлхийн өндөр хөгжилтэй энэ зүйлийг та бүхэн маань анзаарч хамтдаа хөгжиж хамтдаа энэ зэрэгцэж алхаж явах нь бол их чухал байгаамаа гэдгийг бол хэлмээр байна. За Роман Росо гэдэг хүн бол өнөөдөр манай банкны хамгийн одоо гол хүн байгаа. Яагаад гэх юм бол энэ хүн бол өөрөө одоо бүтээгдэхүүн ялангуяа энэ мөнгөн гуйлгын банк гэдгээрээ бэлэн мөнгөч бай, криптовалют бай маш хялбар шууд шилжүүлэл шимтгэл багтаагаар та бүхэн маань энэ мөнгөн гуйлгатай энэ одоо банкыг та ашиглаад одоо өнөөдөр та магадгүй таны гэр бүлийн хүн Солонгостой байл шууд Солонгос төр энэ дансаа нээгэл та Монголд нээгэл зүгээр 1 минут ч хүрэхгүй хугацаанд та нар маань энэ мөнгөө
Монголдо аваад ИТМ-с мөнгө авчихна гэсэн үг байхгүй юу? Маш шимтгэл багтаагаар. Тэгээ ямар нэгэн одоо асуудалгүйгээр гэсэн үг. Аль биесээр тий. Тэгэхээр өнөөдөр энэ Роман Росо гэдэг хүн бол энэ зүйлийг хийж байгаа. Яагаад гэх юм бол энэ хүн бол өнөөдөр дэлхийн энэ банкны аппликейшн болох бөгөөд 70 гаруй төрлийн банкны аппликейшнийг бүтээсэн хүн байгаа. Супер IT-ийн хүн. За дээрэс нь бол одоо Western Union ингээ манай монголчуудын маш сайн мэддэг энэ гуйлгын компаниас одоо мөнгөний эргэлтээр холд авсан Wise гэдэг мөнгөн гуйлгын компани бүтээгдэхүүн хариуцсан захирлаар бол ажиллаж исэн хүн байгаамаа. Тийм учраас өнөөдөр асар том хүчирхэг багийг бол энэ банк бүрдүүлж чадсныг бол та бүхэн энэ одоо жишээ нь хүний бидэртэй энэ банктай нэгдсэн зүйлээр бол харж болно. За дараагийн хүн бол Халид Сүлейман. Энэ хүн бол өнөөдөр эндээс дуу гарч байгаа. За дараагийн хүн бол мэдээж хэрэг бол Халид Сүлейман гэж хүн байгаа. Энэ хүн бол Арабын нэгдсэн улсын Абу Даби Катарын үндэсний банкныхын төв банкныхын захирлаар ажиллаж байсан. Саяхан болохоор бид нар бас Ош гэдэг хотод явж байхдаа нэгэн одоо IT-ийн мэрэгчлэнтэй уулзаад энэ Халид Сүлейман гэдэг хүн бол ганцхан Арабын нэгдсэн улсын одоо үндэсний банкны захирлаар ажиллахаас гадна тэрний өмнөх ажил нь бол бүр Швейцарын банкны захирлаар бол ажиллаж исэн шүү гэдэг энэ бас энэ хүний одоо амьдралынх нь одоо тийм энэ ажиллаж исэн карьерийнх нь түүхэн дээр бол байд юм байлээ. Тэгээ энэ хүн бол өнөөдөр манай банкны захирлаар ажиллаж байгаа. За сая оны өмнө 2025 оны 11 сард бол албан ёсоор Майкл Батуй гэдэг хүн манай банктай нэгдсэн. За энэ хүн бол 18 жилийн хугацаанд Visa гэдэг компани бол тэр чигээрээ дэлхийн ертөнцийн одоо орон орны Visa картыг хүн болгон дэлхийд даяар ашиглаж байна. Тэгвэл Visa компани инновац бөгөөд бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байсан. За өнөөдөр бол шууд манай банктай нэгдсэн байгаа. За тэгээ мэдээж бол ийм мундаг өөрийн гэсэн албан тушаалтай, өөрийн гэсэн туршлагатай. Дээрэс нь энэ хүмүүс бол одоо тий хин нэгэн хүний одоо тий хин нэгэн хүн одоо тий стартап компани гаргаад банк гаргаад сейчас подождите. За хин нэгэн хүний вас лично просто. За хин нэгэн хүний одоо тий цоо шин ингээд санаа өнөөдөр одоо тий санаа гаргаад би энэ дэлхийд шин зүйлийг бүтээгээд тэр маань амжилтанд хүрэх юм бол хамтдаа амжилтанд хүрнэ гэсэн ийм түүхтэй одоо тий төсөл бол биш шүү гэдгийг шууд хэлмээр байна. Харин эсэргээрээ асар өндөр долларын тэр бумтан болцсон ур чадвартай өөрсдийнхөө байр суурийг дэлхийд дээр яхана баттгаж чадсан ийм мундаг баг команд өнөөдөр энэхүү банкны системийг бүтээсэн шүү гэдгийг л та бүхэн маань яхана энийг маш сайн ойлгоорой. Тэгэхээр энэ банкыг бид нар өнөөдөр одоо яагаад эргэлзэж байгаа вэ? Одоо энэ банктай гэдэг бид нар одоо ингээд жил хагасны хугацаанд явхад бол маш олон хүмүүс эргэлзээд маш их зүйлийг алдсан шүү. Зарим хүмүүс бол яхана эргэлзэхгүйгээр жилийн өмнөөс өөрсдийнхөө хийх системаа хийгээд асар олон зүйлийг хожиж чадсан хүмүүс байгаа. Цаашдаач үргэлжлүүлээд одоо тэгээ өөртөө ашигтайгаар ингээд одоо олон зүйлийг хийж байгаа хүмүүс үр дүнд хүрж байгаа хүмүүс байгаа. Тэгвэл өнөөдөр та бүхэн маань ч гэсэн энэ хүмүүсийг харж байгаа бол энийг сайн судлах хэрэгтэй. Харин та бүхэн маань энэ банкыг одоо тий эргэлзэхгүйгээр сайн судлах юм бол таны амьдралд асар том яхана санхүүгийн боломж орж ирнэ гэдгийг л ойлгоорой гэдэг хэлмээр байна. За дараагийнх дээр нь бол дараагийн мэдээлэл дээр юу өргөж байна гэх юм бол ер нь бол яг энэ Дио банк маань болохоор санхүүтэй холбоотой 3 ийм урсгал руу орсон гэсэн үг. Нэгдүгээрх нь болохоор жишээ нь мөнгөн хуулига дээр бол 860 тэрбум доллар эргэлддэг. За криптовалютын одоо тэд ертөнцид бол 140-өөс 180 тэрбум доллар эргэлддэг юм аа. Харин одоо банкны салбарт бол 150-аас 190 их 80 доллар эргэлддэг. Тэгвэл манай Дио банк маань бол яг энэ 3 чиглэл рүү бол гурван дээр нь ороод ажиллаж байна гэсэн үг. За тэгэхээр банк бол өөрөө шимтгэлээр одоо асар их хэмжээний ашиг олдог. Тэрний дундаж бол одоо судалгаа нь бол 3 их 80 доллар байдаг. Тэгвэл өнөөдөр манай банк маань бол одоо агентуудаа тэр олж байгаа ашигаас бас хуваалцдагаараа их давуу талтай байдаг. Тэгэхээр манай Монголд ч гэсэн маш олон агентууд байдаг. Гадаадд ч гэсэн олон оронд агентууд байгаа. Тэгэхээр энэ агентууд маань хамтдаа энэ банкыг хөгжүүлж явж байгаагаараа илүү өндөр цалин аваад явж гин гэсэн боломжтой. Одоо жишээ нь нэг жилийн хугацаанд бол сая 2 сая долларын цалин авсан дэлхийд дээр маш их агентууд байт юм байлээ. Тэгэхээр би ч гэсэн өнөөдөр энэ агентийн хувьд бол энэ банкыг танилцуулсныхаа төлөө
банкнаас цалин урамшуулыг бас яхана таа ч гэсэн аваад явна л гэж үзэж байна. Бид нар тийм учраас энэ банкаас танилцуулдаг. За дараагийнх нь бол манай банкны зөвшөөрлөд, аль биесний зөвшөөрлөд. За нэгдүгüүрт бол Канада улс, Чех улс, за Арабын нэгдсэн улс, Хонконг. За тэгээд дээрэс нь бол Сент Винсент гэдэг энэ 5 улсад аль биесний лиценз авсан үйл ажиллагаа явуулж байна. За саяхан банк маань бол 2 сарын 23-нд аль биесээр зарласан. За энэ бол одоо Европын холбооны улсад 27 улсад Дио банк маань аль биесний эрхтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон гэдгээс хэлмээр байна. Тэгэхээр ялангуяа Европтойгоо монголчууд маань тэгээ одоо маш их монголчууд Европод бас хараар ажилтдаг шүү дээ. Магадгүй бүр данс нээх боломжгүй хүмүүс маш их байдаг. Тэгвэл энэ бүх хүмүүс та бүхэн маань одоо ингээд сэтгэл гаргаад хэлээч. Ягаад гэх юм бол тэд нар маань онлайнаар банкадтаад карта ингээд Монголынхаа паспортоор карта захиалж байгаа юм бол тэр картанда мөнгөө хийгээд магадгүй Монгол виза картаар хийгээд чөлөөдөө тэр картнаас мөнгөө бэлэн мөнгө авах тэгээ одоо ашиглах төлбөр тооцоо хийх гээд энэ бүх зүйл дээр бол асар том юм боломж бол гарч ирж байна. Цаашлаад Европод ч гэсэн энэ банкыг ашиглаад цалингаа авах, татраа төлөх гээд ингээд Европын банкны аппликейшн маань яг энэ гарн дээр одоо байгаа энэ утсан дээр байгаа шиг яг ингэж харагдаж үйл ажиллагаа нь бол явж байгаа юм байна. За энэ сертификат нь бол энэ. Тэгээд ер нь бол яг өөрсдийнх нь улсын бүртгэлийн сайтаас нь ороод шалгачиж болно бас давхар. За тэгээд VeFi банк маань бол Гиннесийн ном бичигдсэн. Тэгээд ер нь бол одоо 2025 онд 6 сард бол аль биесний дэлхий дээр нээлттэй хийсэн. Яг аль биесний нээлттэй хийгээд одоо жил болох гэж байна. За тэгээд үйл ажиллагаа явуулж эхлээд 1 жил хагас болж байна. За энэ аль биесний нээлтэн дээр бол одоо дэлхийн боксын аварга Суперод одоо Майк Тайсон. За тэгээд дээрэс нь маш олон юм одоо яг энэ Рив Коллинс энэ бүх Халид Сулейман гэдэг бүх хүмүүс олон дэлхийн олон орны агентууд гэдэг бүгд цугларсан байдیں۔ Тэгээд энийг бол яг лайваар 200 мянган хүн нэг дор үзснээрээ бид нар ийм одоо Гиннесийн ном бичигдсэн байдаг. Тэгээд тухайн үед бол бид нар анх үйл ажиллагаа явуулж хүмүүс одоо ийм хиймэл оюун ухаанаар бараг л энэ Рив Коллинс бараг одоо энэ хүмүүс чинь амьд юм уу? Энэ хүмүүс чинь бараг өөрсдөө ч бараг энэ банкнд мэдгүй амьдарч иж магадгүй. Та нар ер нь эдрээ энэ хүмүүсээ амьдаар нь харсан юм гэсэн маш их асуултууд байсан. Тийм учраас банк маань нээлтэн дээрээ лайваар шууд ингээд 5 цагийн лайвыг 200 мянган хүн олон мянган хүн очихоос гадна 200 мянган үзснээр ингээд Гиннес ном бичигдсэн байд юм аа. За дараагийнх нь шагнал нь бол 12 сард бол манай шагналын бороо гэж хэлж болно. Асар их шагналыг авсан. За нэгдүгээр шагнал бол мэдээж хэрэг бол шилдэг дэлхийн дижитал банкар тодорсон. Дижитал гэдэг нь бол одоо онлайн банк. Ер нь бол одоо Оросын албаны улсын хамгийн шилдэг технологитой банк бөгөөд Тинько гэж банк байдаг. Тэр банк бол нэг ч офисгүйгээр ажилдаг. Одоо энэ Каспи гэдэг одоо Казахстаны номер 1 банк биш. Хүн болгон Каспи манай хаан банкны аппликейшн ашигладаг. Тэгээ бусад банк шиг ашигладаг. Тэгвэл Каспи бол нэг ч офисгүйгээр нэгдээд одоо тий эхэлж байна. За одоо өнөөдөр одоо жишээ нь ингээд Орос, Казахстан, Кыргызстан, Узбекистанд бол одоо Яндекс гэдэг ийм аппликейшн байдаг. Одоо манай UbiCap гэсэн үг. Тэгээ UbiCap шиг одоо энэ Яндекс гэдэг энэ чинь одоо зөвхөн такси дуудах ш энүүгээрээ хоол ундаа захиалчин бараг л одоо Яндексээр бүх юмнуудаа ингээд зохицуулж штэ. Тэгвэл энэ Яндекс ч гэсэн өнөөдөр энэ олон зуун сая хүн ашиглаж байхад нэг ч офисгүй ажилладаг байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр бол дижитал ертөнц бол дэлхийд одоо ингээд дижитал ертөнц бол байлдан дагуулж байгаа. Ялангуяа энэ хөгжил бол ийм төвшөнд одоо болцсон учраас яг энэ банк маань бол өөрөө тэр дундаас хамгийн шилдэгэр бол тодорсон нь бол асар том бас одоо үзүүлэлтийг бол харуулж байна. За дээрэс нь бол одоо Web 3 гэж ярьж байгаа шүү дээ. Одоо криптовалютын банк учраас криптовалютын ертөнцид бол манай банк маань бол бас шилдэг шагналыг 12 сарын сүүлд авсан 2025 оны. Тэгэхээр нийт 2025 он бол криптовалютын Дио банкны хувьд бол асар хэдий шинэ банк ч гэсэн асар том юм боломж ирсэн гэж та бүхэнд хэлж болно. Тэгээ та бүхэн маань ч гэсэн энэ өнөөдөр та бүхэн маань ч гэсэн энэ банкны нэг түүхийг хамтдаа бичэлцэж яваад хамтдаа ингээд тий яг нөгөө бүр ингээд өнөөдөр ингээд та бодоод үзлээ. Жишээ нь биткойныг хамгийн анхны олборлтыг эхлүүлсэн хүн өнөөдөр ингээд сая 100 мянга хүрэхтэн ч юм уу тий. За магадгүй 70 мянгаарч ингээд бүр 0 үнэгүй байхад нь аваад одоо 70 мянгаар зарж байгаа хүний сэтгэл ямар ах вэ? Тэр хүн аазж байгаа юм мэдэрнэ шүү дээ тий. Вау би өста цагтаа өста хамгийн анхны биткойныг олборлж исэн хүн шүү дээ 15 жилийн өмнө. Одоо би энийг ингээд те өнөөдөр дэлхий дээр ингээд бүр хүн хүлээмжшөөрөө дэлхийд даяар 15 жилийн хугацаанд биткойныг баг муулаагүй хүн гэж байхгүй, бишрээгүй хүн гэж байхгүй, олон төрлийн мэдрэмжийг өгч чадсан. Тэгвэл одоо өнөөдөр тэр хүмүүс бол зүгээр нэг долларын саятан биш, бүр долларын тэр бомтон болцсон. Амьдарч шít Оросд 18 настай, 25 настай, 18-аас 30 насны хичнээн залуучууд өнөөдөр долларын саятан биш, бүр тэр бомтон болцсон Дубай зүгээр ингээд амьдарч шít. Тэгвэл та ч гэсэн өнөөдөр
Би ч гэсэн өнөөдөр бид бүгдээрээ хамт энэ дэлхийн хамгийн анхны криптовалютын банкны одоо тэр түүхийг хамт бичлцээд хамгийн анхны энэ VeFi токен бөгөөд энэ банкны хамгийн анхны энэ VeFi токеныг хамтдаа ингээд олборлоо сууж штеп. Одоо энэ токен бол манай монголчуудын 1000 гаруй хүний одоо олборлолт 1000 гаруй монголчууд өнөөдөр энэ токеныг бол олборлож байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Өнөөдөр магадгүй бид нар ингээд бидний амьдралд одоо энэ олборлож байгаа токен байна. Яг одоо танд үр шимээ өгөхгүй байгаа юм шиг харагдаж болно. Яг одоо та энийг ойлгохгүй байж болно. Одоо та одоо долларын сайтан болоогүй байж болно. Гэтэл 2 3 жилийн дараа гэхэд бол зөвхөн ядаж $1000 та энэ криптовалютын олборлтын машиныг авсан байхад 3-аас 4 жилийн дараа гэхэд та доод нь 3 4 5 байрны мөнгө бол яах нь хийх боломж бол яг одоо таны гарт байгаа шүү гэдгийг л бүр хариуцлагатайгаар монголчуудаа ялангуяа тэгээ орчуулгагүйгээр яг өөрийнхөө юм сэтгэлээсээ ингэж та бүхэндээ хэлмээр байна. Тийм учраас би 5 хоног монголчуудынхаа олон хүмүүс энэ одоо энэ дэлхийн ингээд бүр бүүн болж байгаа ямыг мэдрээсээ одоо бид нар зүгээр нэг тийм үү судлаа одоо яах вэ гэдэг цаг бол байхгүй бид нар хоцорж байгаа шүү гэдгийг бүр өдөр болгон та нартай минут болгон бас ойлгуулахыг хүсэж байна. Яагаад гэх юм бол одоо DeFi банк маань бол одоо та бүхэн хардаа 2025 онд 29 цент байсан. Одоо өнөөдрийн ханш нь бол яг одоогийн ханш бол $2.34 цент байна. $2.34 цент. Дэлхийн шилдэг 8000 дахь токен байсан бол одоо 219 ч ихсэж байна. 8000 дахь токен байсан бол одоо энэ токен өнөөдөр яагаад 830%-аар өсөж байгаа вэ гэдгийг бас ярилцах хэрэгтэй. Нэг ширхэгч криптовалют өнөөдөр 2025 онд нэг ширхэгч дэлхийн одоо тэ суурьтай үнэлэлтэй криптовалют өнөөдөр яах нь нэмэх 1% ч өгөөгүй шүү дээ. Хасах 50-аас 80% өгсөн. Биткойн ч гэсэн 2025 оны үзүүлэлтээр бол 50% унсан. Тэрийг дагаад маш олон токенууд бол биткойныг дагаад унсан. Тэгвэл бүр жижигхэн нөгөө меми токенууд гэж ярьдаг. Тэд нар бол бүр дэлхийг зарчигдсан шүү дээ. Байхгүй зарим нь. Маш олон хүмүүс бас амиа орлох тохиолдож гарсан. Тэрийг та бүхэн уншиж байсан баг. Facebook тийм бусдын одоо олон нийтийн мэдээллээр. Тэгвэл яагаад VeFi токен өнөөдөр ганцаархнаа 830% өсөөд тэгээд дээрэс нь та бүхэндээ хэлэхэд өчтөр мэдээлэл цацагдлаа л да. Өчтөр дэлхийн даяар одоо ингээд өдөр болгон одоо өмнө бол ингээд сарда нэг удаа мэдээлэл цацагддаг гэсэн баггүй. За одоо энэ банк ингэж шүү, тэгэж шүү гэсэн чинь өчтөр VeFi дэлхийн шилдэг топ 5 токенор орлоо. Бүгдээрэнд нь баяр хүргэе. Ялангуяа VeFi та олборлож байгаа хүмүүс байх юм бол бүгдээрэнд нь баяр хүргэе. Та боддоо дэлхийн топ 5-д ордог токеныг та олборлоо сууж байгаа одоо бүр олборлдог машиныг аваад секунд болгон танд олборлж өгч байна гэж та бодоод төсөөлөд үзтээ. Энэ бол гайхамшиг. Тэгвэл одоо ингээд дэлхийн шилдэг 5 токенд бол орчлоо. За тэгээ нийтлэл бичигдсэн байна өчтөр. За криптовалют VeFi валют бол дэлхийн шилдэг 5 токенд оржээ. За энэ юутай холбоотой цаашлаад энэний ирээдүй ямар байх вэ гэд асар их нийтлүүд бичиж байгаа юм л да. Тэр нийтлийг нэг нь би та бүхэнд онцлмоор байна. За 2025 онд оны сүүлд VeFi $100 хүрхүүгээд нийтлэл цацагтаад эхэллээ монголчуудаа. Бид нар ярьжсэн шүү дээ. 2025 оны биш 26 онд гэхгүй 2026 онд VeFi $100 хүрхүү гэж байна. 2025 онд банк маань хэлжсэн шүү дээ. VeFi $1 хүрнэ гэж. 2025 оны 12 сард VeFi $2 хүрсэн байсан. Он гараад бүр $3 хүрсэн. За мэдээж баг зэрэг унаж коррекц бөгөөд ийм коррекц явагдсан юм билээ. Тэгвэл өчтөрөөс эхлүүлээд олон нийтийн сүлжээгээр энэ крипто ньюс бөгөөд олон нийтийн ийм криптовалютын мэдээллийг тавьдаг ийм олон ийм сайтууд, олон ийм нийтлэл санхүүгийн нийтлэл бичдэг байгууллагууд криптовалют VeFi 2026 $100 хүрхүү гэж бичээд эхэллээ. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр VeFi маань өөрөө өнөөдөр 830 өссөн байхгүй юу? Биткойн 50% унсан ч гэсэн VeFi ягаад 830 биткойноос хамаарахгүй байхгүй юу? Ягаад гэх юм бол VeFi гэдэг маань бол өөрөө дэлхийн хамгийн анхны албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа крипто банкны анхны албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа крипто банкны анхны хүүхэд нь байхгүй юу? Нэг ёсны одоо алмаз гэж явна гэсэн үг. Тэгээ энэ банкны өөрийнх нь бүтээсэн хүүхэд токен учраас энэний банк маань өөрийнхөө үйл ажиллагааг тэр чигээр нь энэ VeFi-г өсгөхтэй холбосон гэсэн үг байхгүй юу? Өсгөх VeFi ирээдүйтэй холбосон гэсэн үг байхгүй юу? Яагаад гэх юм бол манай банкны анхдагч
анхдагч хүүхдэн шүү дээ. Vify банк хоёр ч зайлшгүй холбоотой байхгүй. Vify ч сайн явж ийж банк маань ч сайн үйл ажиллагаатай, банкны үйл ажиллагаа сайн явна, Vify маань ч сайн үйл ажиллагаатай явна гэсэн. Тийм учраас Vify-ийн ирээдүг баттгаж өгөхийн тулд аудитын компани оруулсан. 2025 онд ерөнхийдөө энэ дүгнэлт нь гарсан шүү дээ. За бидний одоо энэ олборлож байгаа олборлолт маань үнэн шударга олборлогдож гэнэ үү? Энэ яг хүн болгондоо хүрч чадж гэнэ үү? Зөв хуваарлт явж гэнэ үү гэдгийг одоо нэг ёсны одоо шалгахын тулд одоо хөндлөнгийн Solute Proof гэж компани та бүхэн судлаад үзээрэй. Энэ Solute Proof гэдэг компани маань болохоор герман компани байгаа. 1000 гаруй крипто төслүүд дээр аудит орсон туршлагатай. Энэ компани маань бол манай банкны олборлолтын дээр, Vify-ийн олборлолтын дээр ороод аудита хийгээд 86.60% бөгөөд алтан сертификат өгсөн. Алтан одоо юм дүгнэлт өгсөн гэж байна. Яагаад гэх юм бол энэ бол аль бие усны зөв шударга олборлолтын байна гэдэг бол дэлхийд дээр нотлож гисэн гэсэн үг. Энэ асар том чухал зүйл шүү. За тийм учраас өнөөдөр бид нар Vify-г олборлоо сууж байна. Тэгэхээр энэ дээр эргэлзэх зүйл бол байхгүй. Яагаад гэх юм бол Vify маань өөрөө бидний энэ банкны үйл ажиллагаатай зайлшгүй холбоотой. Би та бүхэн дараагийн слайд дээр бол харуулна. За тэгэхээр өнөөдөр энэ Zoom дээр одоо хэдэн хүн байна бүгдээ хамтдаа харъя. За одоо ингээд 65 хүн байгаа шүү дээ. Энэ дундаас Vify-г олборлож байгаа хүмүүс ч байгаа, олборлоогүй ч хүмүүс байгаа. Тэгэх юм бол та бүхэн маань яг таныг урьсан үн рүү одоо та энэ Zoom-ийн дараа холбогдоод үн төлбөргүй аккаунт нэгээрээ, үн төлбөргүй дансаа нэгээрээ монголчууд минь. Яагаад гэх юм бол та ингээд мэдээж гадагшаа tutгшаа явна. Бидний хүүхдүүд сурна, ийшээ тийшээ мөнгө шилжүүлэх болно. Тэгэхээр энэ шиг сайхан амар одоо тий аль бие усны мөнгө төгрөгөө алдахгүй яг найдвартай хямдхан шимтгэлтэй шилжүүлэх банк бол одоогийн байдлаар байхгүй учраас та бүхэн маань энэ банкныхаа аппликейшнийг шууд линкээр ороод мэйл хаягаа бүртгүүлээд өөрийнхөө нэрээр татаад аваарай. Тэгээд та иргэний өмнөхөөрөө эсвэл гадаад паспортаараа верификац бөгөөд одоо та өөрийнхөө верификейшн бөгөөд энэ баталгаажуулалтаа хийгээд аль биесээр $10 карта захиалах хэрэгчин бол нээгднэ. Тэг бид нар бас азтай шүү. Одоо ингээ Оросын албаны улс дайн болоод Оросууд ингээд өдөр болгон над руу биччихсэн саруулаа яах вэ бид нар карт авмаар байна өстой энэ картыг чи өстой энэ банктай яриад бид нарт аваад өгөөч яаж яхад миний хамгийн том багч нь бас Оросод өмнөх одоо төсөлтөөр байсан учраас маш их Орос найзууд маань холбогдоод Оросыг нээгээд өгөөч гэд гуйж штэ. Гэтэл манай монголчууд бол хацтай байхгүй зүгээр л карта шууд захиалах боломжтой байхгүй ямар ч хүн хэдэн настай ч насан турш хүмүүс маань карта захиалах боломжтой байна гэсэн. За одоо бүгдээрээ анхаарлаа хандуулаарай. За одоо энэ асар чухал зүйл та бүхэн танилцуулах гэж байна. За энэ юу вэ гэх юм бол та бүхэн маань одоо энэ нэг олборлолтын машиныг 2024 оны 10 сард авсан хүмүүс бол азтай мэдээж хэрэг бол яг л одоо илүү их хэмжээгээр олборлсон сууж байгаа л гэсэн. Өнөөдөр ч гэсэн та бүхэн маань маргааш ч гэсэн монголчууд маань бол олборлолтын машиныг цаг хугацаа алдахгүй авах нь их чухал байна. Яагаад гэх юм бол энэ Vify токен чи өөрөө дэлхий дээр ерөөсөө 1 тэрбум ширхэг байх юм аа. 1 тэрбум ширхэг олборлогдоод дуусахгүй юу? 8 жилийн хугацаанд бөгөөд нийтдээ 2024 оноос 2032 он хүртэл дуустал нь бол Vify бол олборлогдоод дуусна гэсэн үг. Тэгэхээр одоо 1 жил хагас нь өнгөрчлөө. Тэгвэл одоо ингээд 9 сар хүртэл бол ингээд 2 жил нь болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидэрт бол 6 жил байгаа. Тэгэхээр та бүхэн маань бол одоо $1000 ч бай, хэдэн доллар ч бай ингээд авахд дахиад 6 жил хагас бол таны энэ машин чинь тасралтгүй танд сүүлийн Vify дэлхий дээр олборлогдож дуустал одоо энэ машин чинь ингээд олборлж өгнө гэсэн үг. Тэр хүртэл бол тухайн хүний машинаас хамаарна. Жишээ нь та нэгдүгээрх нь бол таны машин чинь олборлолтын машин чинь хэр том байна. Одоо өнөөдөр ингээд чат руу бичиж шүү дээ. Өмнө монголчууд $1000 авах гэж бөө юм болж авдаг гэсэн бол одоо 20-30 мянган доллараар авъя гэд нөгөө манай Монголд нэг үг гэдэг шүү дээ. Мод монголоор дуустдаг гэдэг шиг. Яг л нөгөө Vify ч одоо дэлхий рүү ороод одоо нөгөө зээл нь эхлээл одоо нөгөө $3 $10 болохоор манай монголчууд өдөр шөнөгүй хүүяас харуулаа одоо яах вэ ийгүү эгчэндөө яах вэ өдөр шөнөгүй залгаж шít. Гэтэл яг одоо 10 центтэй байж штэ одоо энэ ингэж штэ тэгж штэ гэд бүр анхны энэ хэмжээний ашиг өгч ил яах нь вэ эсэргээрээ ингээд ойлгохгүй ч юм уу эсвэл ингээд үл тоосон байдалтай байсан боловч одоо бол бид нар ёстой нөгөө азтай хүмүүс нь л одоо яг олборлолтын машин аавна. 9 сараас хойш бол азтай л та. Гэхдээ өнөөдрийн шиг азтай биш гэсэн үг байхгүй. Яагаад гэх юм бол 9 сард хаалгын бөгөөд хуваагдал явагдана. Энэ юу гэсэн үг гэх юм бол одоо нэг ёсны 1 секунд 8 токен 600 мянган хувааж авч байгаа байхгүй. 1 секундэд 8 токен 600 мянган хувааж авч байгаа бол одоо 9 сард 1 секундэд
4 токен сая гаруй хүн хуваана. Төсөөлөд үзтээ токены олборлолт маш багасна. Тэгээд олборлож байгаа хүмүүсийн тоо хэдэн сая болохоор нөгөө DeFi ч юм бол хэдэн $100, хэдэн $1000 болно ойлгомжтой. Тэр үед бол өстой нөгөө Монгол бас л нөгөө мод Монголоор дуустдаг 9-10 сар дахиад орж байгаа хүмүүс байж л таараа гарч ирнэ. Гэхдээ бол бас л яг өнөөдөр биткойныг олборлож байгаа л адилхан. Одоо биткойныг бүхэл бүтэн 15 бараг 20 жилийн дараа одоо ингээ олборлож байгаа хүмүүс бол ашиггүй шүү дээ. Одоо бол биткойныг олборлох бол ашиг байхгүй. Зөндөө хүмүүс тэрийг ойлгоцсон. Яагаад гэх юм бол $70,000 юмыг олборлохын тулд маш их энерги эрчим орно. Дээрээс нь компьютер, мэдлэг. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг ёсны биткойн бас оргил үе рүүгээ очиж яана л гэсэн үг байхгүй юу? Мэдээж хэрэг бол биткойны үн өсдгөрөө төснө. Яагаад гэх юм бол биткойн чинь өөрөө 2140 онд олборлолтод дуусаад дэлхийд дээр 21 сая гарах байхгүй юу? Тэгээ бараг дийлэх нь гарцсан тий. Тийм учраас биткойн бол хизээж унахгүй байхгүй юу? Харин өнөөдөр тэрийг одоо юу ч биш болно унана эсвэл одоо тэгэл нөгөө нэг ёсны одоо тал спикерийг үгээд штэ одоо манай крипто одоо шинжээчийн үг байгаа зү. Мэдлэггүй хүн вангадаж ярина гэдэг шиг тий. Одоо ингээл та нар маань ч гэсэн ингээл мэдээлэл аваад тий нэг хүнээс очиод асуух тэр хүн ямар ч крипто валютыг мэдлэггүй байж иж нэг том ванга шиг наа чи өстө худлаа одоо өстө тэр чин тийм эн чи юм. Тийм учраас миний бодлоор зүгээр та өөрийгөө сонсоод өөрөө нэг амьдралдаа нэг цаг зарцуулаад тэгээ яг энэ крипто валютын банк яг ямар утга учиртай. Энэ Reef Collins нь ямар хүн юм. За дээрэс нь энэ VeFi ч одоо яагаад өнөөдөр үнэн өсөх гээд байгаа. Яагаад энэ coin token өнөөдөр 1 жилийн дотор дэлхийн топ 5 руу орчваа гэдэг энэ асуултыг хариултыг өөрөө олж хайх нь их чухал юм билээ. Би өнөөдөр 1 жилийн хугацаанд одоо би ингээд цаг хугацаа алдсанд амар харамсаж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол би Монголд ингээд бүтээгдэхүүн оруулаад ирсэн. Тэр бүтээгдэхүүнд ноцолтож хэдэн 100 сая төгрөгөө ингээд оруулаад өчнөө цаг хугацаагаа ингээд тэр ингээд бид чинь уламжлалт бизнес аягүй хэцүү мөлий шүү дээ. Чи байхгүй бол бизнес чинь байхгүй. Тэгээ би энд ингээд мөнгө оруулсан зүгээр хайцсан байхгүй бид нар баг. Тэгээ жилийн дараа нөгөө оруулсан мөнгө маань 12 дахин үржсэн. Бид нар бүгдээрээ шоконд орж байгаа юм. Юу ч хийгээгүй хахад нэг $1000 нь $12,000 болсон ч ахшиг. Тэгээ бүгдээрээ гайхаад гүүш энэ ч одоо ямар сони юм бэ гэж судлаад эхэлсэн чинь ингээд асар том ийм үйл явц явагдаж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр хүн болгонд нэмэлт оруулах хэрэгтэй байдаг. Ялангуяа одоо тийм ингээд одоо би бол ялангуяа тий одоо өсвөр насны хүүхдтэй ээж аав нарт одоо тий зөвлөмөр байна. Одоо магадгүй таны хүүхдүүд 13 4-тэй бол та нэг $250, $500, $1000 аваад бүр 5 жилээр талтыг хэрэгтэй. Тэгээ 5 жил дараа хүүхд чинь насан турш баг тэр чинь нэг за нэг $1000 чинь нэг $200,000 болоод өсч. Тэр чинь угаасаа хуулиараа л VeFi олборлчин 5 6 жилийн дараа чи олборлолтод дуусчин дээрээс нь хувьцаа эзэмшигч болчин гэдэг цэцэг том давуу талууд байгаа учраас тэгээ тэр хүүхдэд тэр мөнгөөр нь байр авч өгөх үү, гадаадд сурах уу, хурим нарийн хийж өгөх үү гэд өөрийн ачааллаа санхүүгийн ачааллыг багасгах боломж байгааг бид нар олоод харцсан учраас зөвлөж байгаа. Дээрээс нь одоо тэтгэвртэй гарцсан өндөр наснууд маань ч гэсэн өнөөдөр тэ нэмэлт орлого гэдэг зүйл хэрэгтэй байхгүй юу? Их хүч хөдөлмөр гаргахгүйгээр. За дээрэс нь бизнесмен гэдэг ер нь бол энэ банк бол бүх насныханд бол зориулагдсан. Одоо жишээ нь ингээл та бүхэн харалтаа нөө цаг хугацаа олборлолт гэдэг зүйл бол ерөөсөө хугацаатай уралдах хэрэгтэй юм лээ. Хүмүүс ярьдаг шүү дээ. Маргааш орё. Би шууд хэлдэг. Одоо ор. Маргааш гэж байхгүй. Одоо ороход өглөөс ирэх чинь мөнгө чинь үржигдсэн байна. Шийдвэр гаргасан бол одоо ор гэдэг байхгүй бид нар. Яагаад гэвэл тэр хүн секунд болгон мөнгө алдаж байна л гэсэн үг байхгүй. Тэгээ энэ хүн бол одоо 2024 онд $2,500 хөрөнгө оруулалт тэгээд 37 мянган ширхэг VeFi-г олборлсон байна шүү дээ. Дэлхий дээр нэг тэрбум гарах VeFi-ийн 37 мянган энэ хүнд байгаа байхгүй. Тэгээд энэ одоо VeFi чи өөрөө одоо жишээ нэг $1000 болвол энэ хүний даасанд хэдэн төгрөг байна? $100 хүрвэл хэдэн төгрөг байна? За өнөөдрийн аншаар бол $75,000 байна тий. Тэгэхээр энэ олборлолт гэдэг зүйл бол аюулгүй чухал юм байна гэдгээс та бүхэнд бас нэмж хэлье. Тэгээд хэрвээ та олборлож байгаа машина одоо өөрийн шийдвэрээр за би жишээ нь ингээд 2 жилийн хугацаанд бол би авахгүй. Энэ бүх мөнгө олборлолтгоор олборлжийгээ. Тэгээд тэрний дараа 2 жилийн дараа би нийт бүх олборлсон токеноо зарахын зараад хуваарлах юм бол авч эхэлнэ. Дахиад 4 жил байгаа ш тэрний чинь нийт 6 жил байгаа. Тэгэх юм бол банк танд хувьцаа эзэмшиж болгож байгаа. Одоо бол хувьцаа багассан, удахгүй хувьцаа дуусж байгаа. Тэгэхээр та энэ дэлхийн анхны крипто валютын банкны хувьцаа эзэмшиж болно гэсэн. Жишээ нь та хаан банк ч юм уу, голомт банк ч юм уу, эсвэл одоо энэ гадаадын банкны эсвэл Швейцарын банкны хувьцаа эзэмшиж байвал та тэр бол одоо тийм ногдол ашиг аавна эсвэл хувьцаагаа зарах уу гэж. Тийм учраас одоо тийм энэ банк маань 5% дэлхийн нийтээр олон хүний одоо тийм амьдралд нөлөөлөхийн тулд бол бэлгэлж байгаа. Энэ бол бэлэг.
Тийм учраас та бүхэн маань одоо магадгүй тэгээ 2 жилийн дараанаас би ашиг авъя гэж шийдвэр гаргасан бол энэ чи их мөнгө шүү дээ. 1000 $2000. Одоо бол Vify дээр бол одоо ингээ $1000 оруулаад хугацаагүй тавих бол утгагүй санагдаж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол бас өдөрт олон мянган үнээр нөгөө 8 секундэд 8 шиг гарч байгаа токены чи хувааж идэх тэр хүмүүс маш ихээр ингээд өдөрт 4-5 мянган нэмэгдээд байгаа учраас одоо бид нар яхаа тэр чинь нөгөө л 8 токен хувааж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй бол хугацаатаа тавиад хувьцаагаа авсан илүү бас давхар нэмэлт ашигтай. Тэгээ одоо бол Казахстаны эмэгтэйчүүд бол ингээд уулзаал тий залуучууд уулзаж айгүй ухамсартай шүү дээ. $1000 би $130,000 олчих юм байна хувьцаа. Тэгээ дээрээс нь 6 жил олболчих юм байна гэд хүмүүс бол энийг бол маш сайн ойлгож байна гэсэн үг. За тэгээ мэдээж Vify бол одоо яагаад Vify токен ирээдүйтэй вэ гэдгийг бас ярилцъя бүгдээрээ. Яагаад гэх юм бол Vify токен ч юм болохоор одоо дэлхийн хамгийн анхны одоо юу ч худалдан авах боломжтой криптовалют байхгүй. Энэ юу гэсэн үг юм бол дэлхий дээрх маш олон төрлийн криптовалют байдаг. Тэгээ энэ бүх криптовалют чинь өөрөө яах нь байна? Нэг ёсны одоо өөрийн гэсэн даалгавартай байдаг байхгүй. Нэг л даалгавартай байдаг. Тэгвэл Vify бол 4 даалгавартай гэсэн. Нэгдүгээр даалгавар нь болохоор анхны одоо та юу ч худалдаж авах боломжтой криптовалют гэсэн. Энэ бол дэлхийн хамгийн анхны та талхаа худалдаж авч болно. Одоо та манай крипто картд бол та гарлаа бензин авч болно. Төлбөр тооцоогоо хийж болно. ATM-с мөнгө авч болно. Та Vify байхад одоо бол яг та зарах юм бол $2 таны ингээд мөнгө чи хувираад орчин. Магадгүй та одоо $10,000 олсныхаа дараа хоёрхан Vify-аар та $20,000 үнийн дүнтэй худалдаа авалт хийж болно. Тэгэхээр Vify бол нөгөө тэрийг заавал ингээд зараад доллар болоод төгрөг болгох шаардлагагүйгээр шууд худалдаа авах хийж болох дэлхийн анхны токен гэдгээрээ одоо асар үнцэнтэй байд юм аа. За хоёрдугаард бол тун удахгүй Vify маань бол өөрөө одоо манай банкны одоо зээлийн үйлчилгээний хамгийн том одоо гол суурь болж явна. Яагаад гэх юм бол манай банк маань бол дэлхийд даяар олон орны хэрэглэгчтэй учраас зээлийнхаа үйлчилгээндээ бол хамгийн хүү багтаа USDT-ийн зээл өгнө, долларын зээл өгнө гэсэн. Тэгэхээр тэрэн дээр бол таны байр, машин, таны бизнесийг судлах, насижин судлах, одоо зээлийн түүхийн бусад уламжлалт банк шиг тийм судалгаа бол хийхгүй. Харин зүгээр л танд Vify токен байхад тэрийг чинь барьцаалаад тухайн өдрийнхөө ханшаар одоо жишээ нь яах нь та зээлээ авчна. Одоо тухайн өдрийн жишээ нь одоо ингээл хоёулаа ресторан нээ гэж бодъё л доо. Тэгвэл одоо хоёулаа ресторан нээхэд бол мөнгөө бариад ресторан нээхийн оронд хоёулаа Vify бирж дээрээс $2.34 авлаа. За нэг $100,000 $50,000 шиг Vify авлаа гэж бодъё л доо 40,000. Тэрийгээ зарцаалаа $100,000 авлаа. Эсвэл $80,000 ч юм уу хэдийг өгөх нь үү те. Тэгээ тэрүүгээрээ бизнесээгээд явж л байл да хүү багтай. За тэгээ буцаагаад зээлээ хаагаад нөгөө барьцаагаа гаргаж авахд бол тухайн үед Vify анш одоо $20 болсон байх юм бол таны барьцаа 10 дахин өссөн байна гэсэн үг. Нэг осны ийм одоо тэг хүнийг нөгөө өрний дарамтанд оруулж эсэргээрээ хүнийг ядууруулдаг зээл биш харин эсэргээрээ баяжуулдаг ийм зээл бол одоо ингэ эхэлж гин гэсэн. Энэ зээл бол хоёр төрлийн хүмүүст өгнө. Нэгдүгээрх нь бол Vify-тай хүмүүст өгнө. Vify-тай хүмүүст өгнө. Хоёрдугаарх нь бол агентууд өгнө. Агентууд гэдэг бол одоо энэ банкыг одоо бид нар шиг над шиг хөгжүүлээд яриад энэ банкнд яах нь. Тэгээ ер нь бол ийм л байт юм бэлээ. Би бол одоо яг энэ банкыг ингээд хөгжүүлээд явхад бол асар олон хүнтэй уулзж байгаа байхгүй. Одоо сүүлийн 4 сарын хугацаанд бол би ингээд асар олон орны олон хүмүүстэй уулзахад бол нөгөө ярьдэн штэ. Дэлхийн яагаад хүн амын одоо тэгээд за баг 10% хүрэхгүй за 4-5% нь одоо асар баян тий баян байд юм бэ. Ер нь бол нэг 10% нь санхүүгээр шинж хүрсэн байгаа ш дэлхийн хүн амын. Одоо дэлхийд 7 тэрбум хүн амьдарч байхад за нэг 700 сая хүн бол за нэг арай нэг тэр 700 саяын нь хэсэг цөөхөн хэдэн бол асар баян. За зарим нь бол санхүүгээр шинж хүрсэн. Зарим нь бол тэгээ баян. Гэт одоо тийм төвшин бол баян хүн дотор бол төвшин байгаа штэ. 90% хүмүүс нь ядуу бөгөөд санхүүгийн дарамттай амьдрд юм бэ гэдэг ийм одоо дэлхий дээр судалгаа байгаа байхгүй юу? Энэ бол бодит судалгаа. Монголд ч гэсэн 10 хүний 9 санхүүгээр хөрчлөөгүй л амьдарч штэ. Зөв бид 10 хүний 10 баян биш байгаа байхгүй юу? Тэгвэл яагаад ийм байд юм гэхээр ерөөсөө л энэ сэтгэхгүй юм бэлээ. Ерөөсөө л энэ сэтгэхгүй юм бэлээ. Одоо ингээл бид нар ингээл яг Vify-г ингээл танилцуулаад явхад бол нөө дандаа мөнгө ярьж гин дандаа ийм нөгөө криптовалют мөнгөтэй холбоотой банкны мэдээ ярьж байгаа учраас шууд мөнгөтэй холбоод шууд тэр хүний сэтгүүтэй холбоотой байхгүй. Тэнгууд тухайн хүн энэчтэй энэ худлаа даа гэл яг нөгөө хүн ингээд тэг ингээ айгуу гой өөрт нь ингээд боломж хилээд та нэг $1000 тий өөрийнхөө амьдралыг өөрчилгөө 3-4 жилийн дараа та нэг байр авчих юм байна. Та 30 жил
ажил хийгээд байргүй байгаа юм биш те. Та нэг $1000 энэ олборлтын машиныг аваад нэг 3 жилийн дараа өөр ингэсэн 3 өрөө байртаа олцгоо гэд тэр хүний төлөө сайн сайхны төлөө хилэнгууд хөө инчтэй гэсэн нэг юм нөгөө ерөөсөө сэтгхүүл юм билээ монголчуудаа. Хаач адилхан Казахстан, Кыргызстан, Узбекистан тэг хүнийг нөгөө нэг яах нь ерөөсөө яг тэр нөгөө сэтгхүүгээр нь энэ хүн баян сэтгэлгээтэй нүү ядуу сэтгэлгээтэй нүү гэдгийг бол би ингээд шууд ойлгож эхэлж байгаа байхгүй. Ялангуяа сүүлийн 4 сарын хугацаанд бол тэгэнгუთ арай нэг санхүүгийн боломжтой арай нэг өндөр албан тушаалтай ч юм уу гэдэг арай нэг юм боломжтой хүмүүстэй уулзаад ингээд энэ банка харангууд вау энэ өстой нэмэлт орлого юм биш үү? Энэ өстой ийм боломж байна штэ. Хөөх ингэж зээл авах юм байна. За би энэ хурцын харин ингэж орлох юм ингээд арай нэг юм гаргалгаа хайгаад тий энийг би өөртөө яаж ашигтайгаар хуйлуулах вэ? Ингээд нөгөө нэг улам ингээд тархин ингээд хөгжөөд улам илүү юм энэ ч яста ийм боломжтой юм биш үү? Аль би энэ дээр агент толчих гэдэг юм уу тий? Эсвэл хувьцааг нь ингээд сонирхъя ингээд илүү их өөртөө нэмэлт орлого нэмэлт боломж ингээ хайгаад явд юм байна. Тэнгууд би асууж байгаа хгүй та ямар бизнестэй гэхээр би 5 цэцэрлэгтэй ч гэдэг юм уу эсвэл би хуваарай бизнес 10 жил хийж байна. Эсвэл би банкны салбарыг ч гэдэг юм ингээд тухайн хүний ерөөсөө сэтгхүүл ерөөсөө хүлээж авд юм байна. Ер нь тэгээ нөө баян болох ядуу болох амьдрал хоёр ерөөсөө тухайн хүний сэтгхүүгээр л яах нь үр дүн гард юм байна уу гэдгийг бол байна шүү гэдгийг бас та бүхэнд бас хэлмээр байна. Тийм учраас бид нар бол яг хамгийн гол үр хүүхдүүдээ битгий ядуу сэтгэлгээд өсгөөр эсрэгээр нь хүүхдүүдийнхээ ирээдүйд бид нар хүүхдүүдээ те баян амьдруулахын тулд тэдний сэтгхүүг нь асар сайн яах нь хөгжүүлэх ёстой байна гэдгийг бол би маш сайн ойлгосон. За тэгээ энергийн талаар бол маргааш ярилцсан. Өнөөдөр бол бид нар ингээд банка танилцуулж байна. Тэгээ би маргааш банка ингээд товчхон танилцуулаад шинэ ингээд мэдээнүүд байгаа. Тэгээ асар их гоё шинэ мэдээнүүд байгаа учраас одоо тэгээ маргааш бол одоо бид нар ингээд энергийн талаар ярина. За нөгөөдөр болохоор бид нар банкныхаа нөгөө шинэ үйл ажиллагаануудын талаар ярина. Одоо ингээд Казахстан улс руу албан ёсоор орж ийн. Та бүхэн бодоод үзтээ Казахстан улс руу албан ёсоор орж ийн. Солонгос руу албан ёсоор орж ийн. Тэгээд Солонгос улс руу бид нар ингээд зөндөө монголчууд байна. Одоо ингээд Солонгос руу бүгдээрээ задлаа яри монголчууд руу гадаадд солонгосууд байна гэж зөндөө хүмүүс рүү байгаа гэд ярьж байгаа боловч одоо энэ хараа Солонгос, Казахстан, Бразил, Арабын нэгдсэн улс, Сейшел гэд энэ улсуудын бичиг баримтууд нь ингээд гарч байгаа юм билээ. Тэгээд ингээд ерөнхийдөө бол ингээд маш өндөр хөгжилтэй явж байгаа маань манай банк маань 10 сард Тайландд арга хэмжээ болно гэж зарлагдсан. Тэгээ энэний талаар бас маргааш бид нар ярилцсан. Тэгээ өнөөдөр бас нэг зүйлийг хэлэхэд агентуудтай хэлэхэд одоо 13% маш хурдан хугацаанд хүрээрээ яагаад гэх юм бол 13% агентууд маань хүрчих юм бол нөгөө зээлийн үйлчлэгээ одоо эхлэж байгаа учраас энэ 13% хүрсэн агентуудад хамааралтай байлээ шүү. Яг агентийн зээл бол хэрэглэгчийн зээл бол тусдаа нөхцөл нь гарах байх. Хоёрдугаарт бол 13% хүрчээд ингээ ажиллаж байгаа агентуудын дэлхийн борлуулалт 5 дахин өсөж байгаа юм байна. 5 дахин. Тэгэхээр та магадгүй $30 цалин авдаг гэсэн бол өдрийн $150 цалин авнаа гэсэн үг. Тэгээ энерги бас нэмж өгч байгаа юм байна. Тэгээ одоо энэ банкны одоо энэ үйл ажиллагаа ингээд өдөр иргэсэн асар их хөгжиж байгаа юм байна. Тэгээ манай банкны ийм ном нь гарсан. Тэгээ та бүхэн маань энергиэрээ номоо захиалж болно. Энэ номон дээр ойрын 10-20 жилийн хугацаанд бүх үйл ажиллагаа нь ингээд зурагдсан. Зам нь одоо тэгээ гид бүк гэж байдаг тий. Энэ нь гарсан байгаа учраас. За тийм учраас өнөөдөр бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Маргааш 19 цагаас уулзцгаая. Илүү гоё шинэ мэдээлүүдээ ингээд бид нар өдөр болгоныхоо зүүн дээр гоё шинэ мэдээлүүдийг бас хэлж явна. Тэгээд манай Монголд олборлолтоо хийж байгаа 1000 гаруй ирээдүйн долларын саядан байгаа. Та бүхэн маань ч гэсэн бити ингээд энэ боломжийг алдаарай. Яагаад гэх юм бол амьдралд тэгээд танд ингээд энэ том боломж бидэрт ингээд ороод ирсэн учраас энэ боломжоор та бүхэн маань өөрийнхөө гэр бүл үр хүүхдүүдийнхээ санхүүгийн 100% эрхчлөлтөнд хүрэх ялангуяа танд энэ нийн шаардлагатай байгаа тохиолдолд дээрэс нь огт өргүү амьдрна гэдэг энэ зүйл бол одоо ойрын 1 жилийн хугацаанд бол яг энэ биобанктай байгаа хүмүүст бол ирнэ. Тэгээ 11 сард Монголд том арга хэмжээ хийн. Бид нар тэр үед бол одоо маш олон ийм 11 сард бол маш олон сюрпризүүд заагдана. Тэрний талаар бол яг 5 дахь хоног дээр би 5 дахь хоногийнхын зүүн дээр бол задлана. За маргааш 19 цагаас шинэ мэдээ гарна. Тийм учраас та бүхэн маань шинэ слайдтай хичээл орох учраас бүгдээрээ хамт 19 цагаас уулзцаая. Өдөр болгон 19 цагаас 20 өдөр болгон 19 цагаас энэ сарын 19-ийг дуустал бол 5 хоног дараалаад мэдээлэл орно. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Сайхан амарцгаагаарай. Бидэнтэй хамт байсан маш их баярлалаа. Баяртай. Энэ зүүм хадгалагдахгүй гэдэг бас хэлмээр байна. Тийм учраас зөвхөн одоо ямар ч зүүм хадгалагдахгүй зөвхөн шууд та бүхэн маань одоо ингээд амьдаар мэдээлэх боломжтой шүү. Все, Нагимуш, заканчиваем Zoom. Спасибо большое всем.
Так.